За сайн байцгаана уу их хүнд үзэгчдээ. Хөдөлмөрийн аюулгүйд эрүүлэх хүн чиглэлээр бэлтгэн хүргэж байгаа Safety Room podcast-ийн маань шинэ дугаар инхүү хэлж байна. За энэхүү podcast-ийн маань зорилго бол хөдөлмөрийн аюулгүйд эрүүлэх хүн ажилтнуудад зориулсан ийм төтөлбөр байгаа. За тэгээд ерөнхийдөө хөдөлмөрийн аюулгүйдлыг цаасан дээрх дүрм журм төдийхнэр бустай яг ажил дээр хэрхэн оновчтой хэрэгжүүлэх вэ гэдэг талаар ярилцаж зайлшгүй шаардлагатай суур болон практик мэдлэгүүдийг түгээх чиглэж байгаа. Нэвтрүүлгийн нэвэн тэтгэгч Arna Construction. За энэхүү дугаар нь туршлагын дугаар гэдгийг та бүхэндээ онцлж хэлэх нь зүйтэй баг. Тиймээс та бүхэн подкастын талаар санал сэтгэлдээ бидэнд доор гарах хаягуудаар ирүүлж цаашдаа бид нар бас энэ нэвтрүүлгээ улам агуулгын хувьд чанарын хувьд илүү сайжруулах тал дээр анхаарч ажиллах болно гэдгээс та бүхэнд уриалжлаа. За өнөөдрийн дугаарын сэдв бол хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан гэж хий юм бэ? Яг ажлын байран дээр тэгээд яг ямар чиг үүрэг тэгээд ажиллах вэ гэдэг талаар хэлээд ярилцсан. За мэдээж энэ сэдвийг сонгосон шалтгаан нь бол нөгөө хобби ажилтныхаа яг тийм суур ойлголтыг хобби ажилтнуудад зориулсан нэвтрүүлэг учраас эхлээд суур ойлголтуудаа олж авах ийм зорилготой байгаа. Тэгээд энэ ажлын байран дээр тулгардаг энэ хобби асуудлуудыг ойлгох энэ талбарт арга зүйнүүдийг танилцуулна. Тэгээд өнөөдрийн сэдв бол ерөнхий сэдв болно. Тэгээд цаашдын дугаарууд дээр бол яг энэ арга зүйнүүдийг илүү дэлгэрэнгүй мэргэжлийн хүмүүстэй ярилцаад ингээд та бүхэнд хүрэхэд хүрхий зорж байгаамаа. За ингээд та бүхэндээ өнөөдрийнхөө зочныг танилцуулъя. Аюулгүй амьдрал төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч тэргүүн ISO 45001 стандартын тэргүүлэх аудитор хобби сурагч Пүвийн Баатар хүрэлцээрсэн байна. За урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. За баярлалаа. За олцсон баярлалаа. За ингээд энэ таны туршлагаас эхлээд бас хобби ажилтан гэж хэмбэ гэдэг талаар яриа хэлүүлээ. Энэ та өөрийнхөө хоббийн талаас нь чам танилцуулаад. За намайг бол Баатар гэдэг. За би болохоор хөдөлмөрийн аюулгүй эрүүлэх хүн чиглэлээр 2003 оноос эхлээд ажиллаж эхэлсэн юм байгаа. Яг миний ажлын анхны гар болохоор хөдөлмөрийн аюулгүй төсөлтөөс эхэлжсэн. Аяг хобби чиглэлээр. За одоо 23 дахь жилдээ ажиллаж байгаа юм байгаа. За яг би үндсэн мэргэжил бол хууль эрх зүйн мэргэжилтэй. За тэгээд яг одоо бол яг 20 хэдэн жил ажиллаж байгаа гэсэн миний хувьд бол илүү суралцж байгаа гэж ярьдаг боддог өөрөө. Яагаад гэж хэлж ирэх юм? Ер нь бол нийгэм маш хөрөлдөж байна. Хүмүүсийн амьдралын маяг өөрчлөгдөж байна. Энийг дагаад бас ажилт амьдралын бас хөрөлдөж байгаа болоод энэ мөн ажлын байран дээр хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой энэ үйл явц бол маш их өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энийг дагаад бид нар бас өөрчлөгдөж илүү бас сайжрах, суралцах, мэдээлэл авалцах юм маш гарч ингэж болж байгаа. 2003 он гэхэд оюутлогын төсөлмөнийг ямар үйлчлэгтэй явуулсан бэ? Тэгээд тэнд яг хобби ажилтнаар ажиллахын боломж яаж аваад гарав? Яагаад хоб болчихов? За анх бол 2003 он чинь ер нь бол миний нэг таньдаг найз ах над руу яриад за ингээд оюутлогын төсөлтөөр хобби ажилтан гэдэг нь чинь чухал асуудал байдаг гинэ. Тэгээ яагаад тэгэхээр тэнд бол хөдөлмөрийн аюулгүй байдал буюу тэр үед хөдөлмөр хамгаалж ажилладаг гэсэн. За хөдөлмөр хамгааллын ажилтан гэдэг нь бол маш чухал ажил байдаг гэнэ. Тэгэхээр ийм хариуцлагатай ажил хийж ийм хүн байна уу гэдгээр анх надад тийм хүн санал тавьжсэн. Би тэр үед яг хөрөөсөө суулжсэн байхгүй. За тэгээд ерөнхийдөө энэ яг ямар ажил юм болооч хойдоо ойлгоогүй. Хоёулаа очсон. Очсон чинь тэнд бол маш өөр байдал багтаж авсан. Яагаад гэвэл гадны төсөлт гэдэг утгаараа iPhone манаас анхаарал төсөл өгчээсэн. Тэгэхээр тэнд бол хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны яг ажлын үүрэг хуваарь энэ бүгд маш тийм юу гэдэг өөр байсан. Тэгээд төсөл чадвар байсан.
Тэгээ энэ дээр одоо илүү бас ингэж одоо эдгээр сайжирч ажиллах одоо тийм юу гэж байна. ийм сонирхолтой байсан юм. За ихшээд бол яг очроо авахгүй байсан. Их одоо эдгээр яг юу хийдэг ч юм гэдээс ойлгоогүй. Нэг гаруй шиг зурдаг хүн байна гэж ойлгож байсан үгүй байсан. Яг тэр хатны төслийн одоо нэг менежментийн одоо тэр ялангуяа хөдөлмөрийн аж байдалтай холбоотой энэ төслийн систем өөрөө аюул зөв байсан. Яг л тэр хүмүүсийн аюул байдал дээр яаж анхаарал хандуулах, яаж ажиллах юм, ажил олгогч яг юунд дээр хариуцлага хүлээдэг, ажилтан өөрөө яг өөрийнхөө аюул байдлыг яаж хангах гэдэг ингээд ийм их процессын энэ дотор энэ зохицуултыг аюулсаа анзаарч бас тэн дээр бас их юм сурсан. Тэгээд тэгж анх одоо ойлголт явсан да. Илүү хаа. Миний хувьд ч гэсэн одоо анх бас л одоо хаб ажилт ингээл нэг л хүн хяндаг, хардаг гэх нэг л юм гэдэг ойлголтоос гарын сэц зургалдаг ойлголттой анх ажлын гараа хэлж ирээд хамгийн анх нөгөө хөшгийн өндийн сонсны буудлын барилга ухсралтын төсөл дээр 2014 онд зөв. Тэгээд тэр нөгөө том багт зүгээр юм дөрвөн журмын хэрэгжилтэн дээр нэг хяналттай тийм талбай хабын хяналтын ажилтан гэдэг ажиллаа хэлжсэн тэгвэл энэ нэг юм том төсөл дээр бас нэг юм тодорхой процессыг хариуцаа явуулахаар яг бас нэг тэр хүрээнд л сэтгэлд болчихсон. Тэгээд яг жижиг байгууллагууд дээр гараад одоо бүхий л аюулгүй байдалтай холбоотой асуудлыг харьцаад явна гэхээр бүр илүү хүрээнд шаардлага сэтгэх чадах авч чадах суух техник одоо гэдэг бүх юм гэдэг үнээс шалтгаална. Тэр төсөл дээр хэр удаа ажилласан та? За ер нь 2003 онд ажиллаад 2008 хүртэл ажилласан. Тэгээд тэрнээс цаашаа тэгээд уурхаа гэдэг тэтэд уурхаа. Хичнээн уулуурхаа салбар. Тэгээд уулуурхаа салбарсан тэнд бол барилгын ажил явуулж байна. Одоо бүхэл ажлууд явуулна. Тийм ээ. Барилга, хооллон, кетеринг, тэгээд одоо үйлчлэгээ, тээвэр гэж бүхэл одоо ямар л одоо юу гэдэг салбарууд гэдэг тийм бүх салбарууд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бүгдээр мөн ялгаа авахгүй бас хөдөлмөрийн аюул байдал талаас нэг харилцаа үүсч болохоор ялгаа авахгүй аюул байдал толгойтой. Тийм ийм байдлууд ихсэн. За тэгээд ер нь ингээд өнөөдрийн төвшөнд харах юм бол тийм ажлын туршлагаасаа харахад хобби ажилтан гэж юм хийв юм бэ. Энэ талаар бас өөрийнхөө мэдлэгийг олцооч. Яг нөгөө хуулинд бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй төгтөмжийг үзүүлэх хангалттай хүүгийг аж ахуйн байгууллага эзэн захирал ажил олгогч одоо ингээд шууд хариуцнаа гэж заасан. Ер нь бол хоббиг хариуцсан шууд хариуцагч нь ажил олгогч. Гэхдээ ажил олгогч нь ажлын байрны эрсдлийн түвшин ажилтны тоо харгалзсан хобби асуудал хариуцсан ажилтны зөвлөл бүтээц ажил болно гэж заасан. Тэгээд бүтээсэн юм яг ямар чиг үйлдэлээр байна гэдэг заасан байгаа гэдэг чи. Тэгээд ер нь хобби ажилтан гэж хийх юм бэ гэдэг талаас. За энэ байх ёстой. За зөвхөн ер нь бол ингээд хараад байхад бол хайх юм хоо яг ажлын байранд ажиллаж байхад хобби ажилтан өөрөө яг ажиллаа одоо тийм яг энэ ажлыг юунаас эхлэх вэ нэг чухал юм байна. Одоо жишээлбэл би нэг аж ахуйн байгууллагад одоо хобби ажилтан болсон гэхэд тухайн байгууллагынхаа одоо хоббийн одоо асуудлыг хариуцсан ажилтан байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ аюул чухал одоо тийм эндээс одоо өөрийгөө аюул. Тэгэхээр ер нь бол ажил болгоч ажилтан. За энэ хоёрын хооронд одоо харилцаа үүсэж шүү дээ. За тэгээ энэ дээр одоо яг нөгөө хаа талаас зохицуултыг аюул зөв оновчтой тодорхой ийм байдлаар одоо гэж гаргалгаатай асуудлаа тавьж чаддаг хэрэгтэй байна. Яг үнэ. Айл талд нь ажил болгогчд нөгөө хуулийн хөлөөс эрх үүрэг өгдөг. Нөгөө талд ажил болгогч ажилтны бас хуулийн эрх үүрэг өгдөг. Ингээ энэ хоёр ч юм уу те энэ хоёр дээр одоо хобби ажилд одоо зохицуулт хийх гэдэг шүү дээ. Одоо асуудлыг одоо маш сайн тавьж гаргаж одоо саний хэлж байгаа үйлдвэрлэлийн ослыг хэрхэн судлах юм. Хүмүүс яаж ажиллах юм. Ажилтны өөрийнх нь одоо тийм өөрийнхөө аюул байдлыг хэрхэн хангаж ажиллах юм. Ажил болгочийн зүгээс мөн яах вэ? Ажилчдаа одоо яаж манлайлал үзүүлэх юм. Тийм одоо хөлөнд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг одоо зохицуултыг хобби ажилтыг ерөнхийдөө зохицуулах маш том үүрэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол аюул тийм ажилтнаас одоо хобби ажилтнаас шалт юу гэж байгаа маш өндөр ур чадвар шүү дээ. Тийм.
хуулийн дээр бол нөгөө хобби ажилтнанд тавьдаг шаардлагууд инженер техникийн эсвэл эрүүл мэндийн боловсролтой нийслэл ажилтныг ажиллуулна. Миний харж байгаагаар бол ер нь хобби ажилтан илүү нөгөө харилцааны ур чадвар сайтай. Ер нь бол хүн хоорондын харилцаанаас ихшээд ажиллах. Ажиллана. Одоо шилбэл би ажилтнууд одоо ямар нэгэн байдлаар хоббийн талаас одоо ямар нэгэн дүрм журмч гэдэг юм уу те байгууллагын холбоотой танилцуулах, ойлгуулах, тайлбарлах асуудал байнга гарна ажиллаад. Тэгэхээр энийг яаж тайлбарлахаас, яаж хүнтэй ойлголцохоос бас шалтгаалдаг. Хитрхи дүрм журм яриад байгаа нөгөө хүмүүс өглөөж байгаа юм. Тэгвэл яагаад энэ дүрм журм байгаад байгаа, яагаад энийг хэлээд байгаа гэдэг яг хүн хоорондын харилцаа өөрөө яг энгийн юм шиг мөртлөө тэндээс их юм шалтгаалдаг. Тэгээд дээрээс нь бол бас хобби ажилтан гэдэг нь өөрөө хийж байгаа ажил аяусаа ойлгох хэрэгтэй байна. Тэр нэг одоо би яг нэг хоббитэй ажлаа ойлгохгүй хийж байгаа биш. Ерөнхийдөө яаж харагдаад байгаа гэхээр хоббиуд яг хийж байгаа ажлынхаа би яг юунаас ажиллаа эхлэв гэдгийг аяусаа ойлгож эхлэх хэрэгтэй юм байна. Тэгээд эхлэн гэмээр аягүй чухал. Тэгээд одоо хобби ажил яаж эхлэх үү аягүй чухал байгууллагад шүү дээ. Нөгөө нэг талаас нь нөгөө манай хоббиуд ажил олгогчийн төлөөлөл одоо ажил олгогчийн хууль хүлээж байгаа үргийг ажлын байранд хариуцж ажиллаж байгаа. Нэг талаас нь нөгөө ажил олгож байгаа гэсэн үүрэг даалгаврын хүрээнд одоо шаардлага тавиал хяналт тавиад ажиллаж байдаг. Эргээд нөгөө ажилтнуудтайгаа ойлголцож чаддаг. Эсвэл одоо нөгөө ажилтныхаа аюулгүй байдлыг хангана гэж ажил олгогчдоор очиод нөгөө асуудал шийдэх гэх тэрийг бас сайн ойлголцож чадахгүй тэгээд хатан тавьчихлах салууны зов. Тийм одоо яг ажлын байран дээр гарч байгаа одоо асуудлууд маш олон шин. Ер нь бол тэнгууд нөгөө хобби ажилтан маань юу ч бодож байгаа би ер нь бол энэ ажлыг хийж чадахгүй байна. Би хүнтэй ойлголцож чадахгүй байна. Би энэ аюу хэцүү ажил байна гэдэг. Аргагүй яагаад л тийм яг энэ нөгөө юу гэдэг процессыг яг өөрөө аюу сайн ойлгоогүй яг юу хийхээс яг сайн ойлгохгүй яваад шүү дээ. Ер нь бол хобби ажилтан олон бол их зүгээр юм байна гэсэн хүмүүс аюух байдаг л да. Тэгээд хобби ч юм бол одоо ингээл ер нь бол хяналтаад ингээл яг амархилж юм бодох шиг. Гэтэл яг дараад нь асуудал үүснээр дараа тэр бол маш хэцүү, маш өвгөө байдалтай, маш хүнд байдал байна. Ялангуяа үйлдвэрлэлийн осол ажлын байранд гарсан тохиолдолд бол тухайн хобби ажилтан ямар ч бэлэн бос байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ одоо тийм одоо та ярьж байгаа энэ сэдвтэй холбоотой. Тэгэхээр энэ бол дүгнэлт хэлэхэд бас хобби ажилтан бол ажил олгогчийн төлөөлөл нөгөө талдаа тэр ажил олгогчийн хуулиар хүлээж байгаа ажлын байран дээр ажилтны ажиллах чадвар эрүүл мэндийн хэвээр хадгалахад чиглэгдсэн тэр ажилтныг бас хамгаалахад чиглэгдсэн тэр ажилтнуудын бас төлөөлөл байж болох. Тэр энэ хоорондын одоо харилцааг л тийм харилцаанд аюулгүй байдалтай холбоотой холбож одоо аюулгүй ажиллах, аюулгүй ажиллах энэ байдлыг л одоо холбож байгаа ажилтан баггүй. Нэвтрүүлгийн нэвэн тэтгэгч Арна Construction. Хобби ажилтнууд өдөр тутамдаа аюул их вэ гэдэг дээр л ер нь бол хобби ажилтнууд өдөр тутамдаа гэхээс илүү ер нь бол яг одоо яаж салбарт одоо шилбэл би одоо уулуурхай салбар, барилгын салбарт ажилласан байна. Гэтэл би магадгүй одоо өөрөө ажиллаж байгаа салбарт ажиллах тохиолдохч болох уу? Болно тийм ер нь бол тийм тохиол байж болно шүү дээ. Тэнгүүд одоо нөгөө би энэ ажлыг хийж үзээгүй, энэ ажлыг би хийхгүй шүү дээ гэдэг хамгийн түрүүнд юм болж байна. Тэгсэн мөртлөө тэр байгууллагынхаа аюулгүй байдлыг хангах гэж одоо юу ярих вэ? Юу хэлэх вэ? Тэ өөрөө би ажлаа мэдэхгүй шүү дээ. Тэгвэл яг үндсэн одоо хобби ажилтан одоо хабар ажилтны байранд очиж тохиолдол үндсэн хэдэн нэг одоо миний зөв өөрийн нөгөө юу гэдэг туслаас авч яхад нэг юм стандартыг оруулаад яваад их зүгээр харагдаад байна. Тэгэхээр тийм санаа бодлоо одоо энэ одоо подкастын би үндсэн одоо яг гол хэлэхэд байгаа зорилго миний одоо зорилго бол энэ л би хараад байна. Зөв тийм юмс бол бидний хийж байгаа подкастын зорилго байгаа. Хобби ажилтан яг юу ёстой тийм одоо илүү задлаж тэгээ үүдэн аяж чухал тийм хэрэгжүүлэх нь аяж чухал. Манайд бол маш олон төрлийн дүрм журм байна. Стандартууд байна. Тийм. Гэтэл нөгөө л тоо болохгүй байгаа байхгүй. Тоо гэдэг нь үлдэх. Тэр нөгөө би юуны талаар ухамсарын талаар эхлээд ярих хэрэгтэй болов уу? Бодсон. Үнэхээр ерөөсөө нэг тийм муу яам гэж юм уу одоо тийм орчлон сэргийлэх арга хэмжээд ингэж ойлгоод шүү дээ. Ийм эрсдэл байна. Тэгээд энэс сэргийлэхийн тулд ийм байна гэхээр муу чи болоо ийм болоо байхад ийм муу юм байлаа. Буруу юм байлаа ч гэдэг нь хэлэхгүй байлаа.
Тэгээд ч юм урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэсэн тэгэл аж ахуйн байгууллагууд зардлыг харагдаж байгаа. Тийм. Ер нь бол хобби зардлыг шаарддаг. Тийм. Тэгэхээр юу ч хэлэх гэдэг нь нөхөр эхлээд ухамсарын түвшинд баг зэрэг өөрчлөгдөх энэ аюулгүй байдал гэдэг зүйл яагаад хэрэгтэй юм бэ гэдэг талаас нь. За. Тийм. Тэгээд нэг ийм сонсч ирсэн түүх. Нэг миний нэг таньдаг хаб ажилтнаа энэ олон улсын байгууллагад ажиллаж байгаа. Тэгээд ажил олгогчтой болох нь танилцуулгатай дандаа 400 талаас нь ирдэг гэнэ. За одоо тэр хабын тухай 17-гийн 4 засны даваа тий. Одоо тэр аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулалт ч гэх юм эсвэл 14 засны даваа юу хиймдээ үзлэг хийе юм гэх юм. Тэгэхээр нөгөө гадны аюулгүй ажиллагааны соёл өндөр хөгжсөн улс орны ажил олгогч нарыг юу гэж харж байгаа юм гэсэн чинь. Гэхдээ энэ одоо олон дээр чинь заавал олон 400 байх шаардлагатай юм. Гол тутамж байх шаардлагатай юм. Хүн ажиллаж байгаа бол хүний аюулгүй байдлыг хангах чинь зүгээр ухаансын асуудал юм шиг. Хүн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийнхөө аюулгүй байдлыг хангах чинь тийм хүний өөрийнх нь үүрэг юм шиг. Энийг заавал нэг уулзч яагаад тийм бэ? Та нарыг сонио хүмүүс юм аа гэж бас хүлээж авдаг гэдэг сонсож. Манайд бол гэр нь хууль тогтоом 400 хангалттай. Тийм. Ер нь бол 400 хууль нь хангалттай байгаа. Хэрэгжүүлэлтийн асуудал байна. Нэг хоёр тусгаараар хэрэгжүүлэх. Ухамсар болон одоо хандлага хязгаар төлөвштэй гэж. За миний хувьд бол ер нь бол хүмүүс ингээд маш олон юу хэлдэг тийм. Ингээд за ер нь бол хараад хахад бол одоо энэ ялангуяа хүний төлөө одоо аюулгүй байдлаа хангаж ажиллаж байгаа энэ одоо хөгжингөрүүд байна шүү дээ. Эдгээр төр яаж харагддаг вэ гэхээр ер нь бол багаас л юм. За сургуулийн боловсрол 10 жилийн боловсрол. Тэр сургуулийн боловсролд ингээд харж байхад мөн ялгаа авахгүй хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой одоо харилцаа одоо энэ сургалт одоо юу гэдэг те энэ талын мэдлэг мэдээлэл маш бага. За тэгээ ихтэй сургуулийн яалч одоо сүүлийн үеийн 20 хэсэг болоод хабын одоо хичээл авдаг боллоо хабаар хүмүүс инженерээр төгсдөг боллоо. Тэрнээс биш ерөнхийдөө зөв тийм мэрэгжлийн чанартай заадаг яриад гэсэн. Тэгээ энэ байдал нь өөрөө бидний нэг төлөвшөл буюу хандлага тавьсан нөлөөлөл юм. За ингээд нөгөө нөхөр чинь ингээд багасаа гэж авсараад ажлын байр дээр очсон чинь гэнт нэг улаан хастан гэж ирээд хойл байгаад нэг бол тэр чухахгүй энэ чухахгүй гэдэг ингээд асуудал юм уу уугуулхад шүү дээ. Ямар төвхтэй би ажил хийсэн чинь тэр чухахгүй энэ чухахгүй гэдэг. Тэгэхээр энэ төлөвшөлт буюу хандлага маань өөрөө миний тэ бидний одоо ойлгоход бол багас нь тэгж явах наад чинь суурь муу тавьж байгаа болохоор багаас хандлага ингээд зөв тавигдаад явах гэхээр дагаад арга бол ууч чадварс яаж явдаг гэж би ойлгодог. Тэгэхээр ерөнхийдөө бол хаа бол ерөөсөн хандлага ууч чадвар арга бол гэж ерөнхийдөө бас зөв тодорхойлогдсон яваад байгаа. Тэр нь бол яг тэгж хандлага одоо задал зуршлаас эхлээд тэгээд зөв хандлага өгөх гэдэг чинь дараа хавталт нь тийм ч арга бол зөв байна. Ууч чадвар бас зөв байна. Яагаад одоо хурдны зам дээр одоо юу гэдэг дэмий тавихад 80-таа явахад 130 төштэй тавихгүй. Энэ чинь бас л нөгөө тухайн хүний хандлагат ухамсар ойлголт яваад байна гэж хэлсэн. Тэгэхээр юм бас жоохон бэрхшээлүүд бас гараад байна шүү гэж бас харагдаж байна. Хобби ажилтны одоо яг өдөртний ажил үүрэг гэх юм бол мэдээж одоо тэр гүйцэтгэж байгаа ажил үүрэг дээр ямар аюул эрсдлүүд байна. За тэдгэрийг мөн одоо зайлшгүй мөрдөх хэвээр ямар хууль тогтоомжтой үйл юмс татууд байна ч юм одоо тэдгэрийг ихлээр тодорхой болгож иж энэ дээр үндэслэж эрсдлээ бууруулах арга хэмжээтэй төлөвлөлттэй. За тэгээд хэрэгжүүлэхдээ хамгийн гол бас хэмждэг багс. Хэрэгжиж байгаа үед чи одоо шилбэл альва энэ 100% гэж үтэй л та. Тэгвэл таны хэрэгжүүлж байгаа одоо энэ ажил чинь өөрөө хэдэн хувьтай яваад юм те хэмждэг багс. Тэгвэл илүү тэр хүн нөгөө хийж байгаа ажил илүү үрдүн гарах гэдэг. Яг за ер нь тэгээд яг хобби ажилтан юм дээр анхаарах хэрэгтэй. Тийм. Олон юм хийж хэрэгжүүлж явах хэрэгтэй. Ер нь хобби ажилтан маань өөрөө хийж байгаа ажил аясаа мэддэг багс. Мэддэг. Тэр мэднэ гэж хэлсэн гэж тийм. Энд чинь би элдэрсээ тэгвэл би өөрөө ажилтны салбарт очиж би хобби хийж болно шүү дээ. Тийм одоо ажлын сан ирж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө үндсэн одоо барилгаар бол хунаа гэж яддаг тийм. Суур аягүй сайтай байх хэрэгтэй. Яг энэ одоо юу гэдэг энэ системийн өөрөө бүх ажил салбарт очсон. Яг нь одоо ерөнхийдөө ингээд яг юу явдаг. Хүний аюулгүй байдлыг харж хүний аюулгүй байдалтай холбоотой чиглэлүүдэд яваад байгаа гэсэн. Тэгээд дээрэс нь юу гэдэг
Энэ нь одоо энэ хийж байгаа хэлж байгаа юм бол дандаа зүгээр ингээд өөрөө зохиогоод гэдэг юм өөрөө бодчоод хийсэн юм бас биш. Хэлээд байгаа юм биш. Энэ бол ерөөсөө дандаа хуулийн үндэслэлтэй яг байх хэрэгтэй. Ийм л асуудал. нөгөө систем Систем байна. Одоо систем тийм. Одоо тэрийг л одоо хаб ажилтдаг ажлын байранд хэрэгжүүлж. Тэгээ энийг аюулсаа ойлгоод энийг хэрэгжүүлэх гэж үзэхээр танд одоо аюул тийм өөрчлөлт. Одоо асуудлуудыг чинь ингээд бас харагдах байдлаар гэдэг юм уу юу ч нэг танад байгуулгын одоо юу төвшин харагдана гэсэн. Тийм. Хамгийн гол нь төвшинээр одоо харах гэдэг шүү дээ. Ямар соёлтой байгаа ямар төвшөнд яваад байгаа байгууллага өөрөө гэдэг. За тэгээд тэрийг талцаа. За миний хувьд бол нэгдүгээр ерөнхийдөө 1 2 3 4 гэдэг намын шилжиж байна. За одоо нэгдүгээр бол одоо тухайн байгууллагын хаб ажилтнууд маань хавцаа болвол хавц. За хавц гэж юу хэлээд байгаа юм бэ? За энэ бол ерөөсөө бичиг хэргийн нөхтэй хавц. Бид ярьж байсан. За хамгийн гол нь энэ бичиг хэргийн нөхтэй хавцанд орж байгаа материал өөрөө маш үнцэнтэй буюу одоо юу гэдэг нотлог байх болчихлоо. За би энийг болонгод одоо юу гэдэг бичиг цаас гэсэн илүүтэй энэ орж байгаа материалыг дандаа нотлог байх гэж хэлэх хэрэгтэй. Хүмүүс бол одоо цаас одоо ихтэйгөө бахан цаас гэж ойлгох юм. Энэ бол тийм биш үү. Дараад нь ямар нэгэн байдлаар хуулийн үндэслэлтэй хийж байгаа нотлог баримтууд энэ хавцанд орж байгаа гэсэн. За нэгдүгээр хавцын нэр хөдөлмөрийн ажлууд эрүүл хоттой холбоотой хууль. За тэгээд түүний одоо тухайн ажиллаж байгаа салбартай холбоотой дүрм журам стандартууд. За тэгээд мөн захирлын шийдвэр тогтоож болно. За энэ бол юу гэж нэхэр мэдээж уурлахаа салбар өөрөө онцлогтой. Өөр балгын салбараас онцлогтой өөр. Зам тээврийн өөр. Үйлдвэр өөр гэдэг чинь хүнсүдэж байгаа. Ингээд тэдэртэй зохицсон одоо тэднээс одоо гаргасан яг нь дүрм журам стандартуудыг нэгдүгээр болсон. Энэ бол яг нэг батлагдсан дүрм журам стандартууд. Хамааралтай шаардлагууд байна. Яг хамааралтай өөрийнхөө ажиллаж байгаа салбартай холбоотой дүрм журмуудаа нэгдүгээр хүчтэй хий. За хоёрдугаар очвол хөдөлмөрийн хэлбэр хэрэгжүүлэх заавар зарчлага. За энэ их чухал. Энэ дээр бол тухайн одоо зааварчлагын төлөвлөлтөөс гурван төлөв байгаа. Урьдчилсан зааварчлага, ажлын байранд хангалттай давтар зааварчлага. За энэ гурван зааварчлагын дээр өгөгдсөн гарын үсэг зурагтлсан хүмүүсийн одоо гарын үсэгтэй материал буюу нотлог баримт одоо дэвтэр дээр байдаг гэсэн хуудсан дээр байдаг гэсэн одоо байгууллагын яагаад хийж л та. Тийм. Энэ одоо нотлог баримт бол гарын үсгээ зурж шít баталгаажуулж байна. Энэ материалууд маань хоёрдугаар авсан байна. Гурав бол сургалт. Хаб холбоотой. За хабын сэдв бол өөрөө маш өргөн. Мэдээж тухайн ажлынхаас онцлог тохирсон сургалтууд их хэвээр. Өндөр сургалт. Халих цахилгааны ч гэдэг юм уу тийм сургалт. Тэгээд тусгай сургалт өндөр өсөлттэй сургалт. Мэдээж тэр салбарынхаа яг ажил танай компани ямар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр үйл ажиллагаагаа үйлдвэрсэн сургалтуудаа аюулсан тодорхойлох хэрэгтэй. Тэгээд мөн сургалтын суусан хүмүүсийнхаа яг нь суусан хүмүүсийн хариуцлагатай материал олгож сургалт гэсэн үг. Нөгөө өндөр эрсдэлтэй ажил гүйцэтгэдэг ажилтнуудын чадамжийг бий болгохтой холбоотой нотлох баримтууд байж гэсэн. Яг зөв. Жишээлбэл өндөр эрсдэлтэй ажил гэж чинь хязгаарлалт үүсгэж байна. Өндрийн ажил, захиргааны ажил, за өргөн зөрөгтэй холбоотой тийм. Кран, механик, машин фэстэд ажиллаж байгаа ажилтнуудын энэ одоо холбоотой сургалтууд энэ маш чухал байдаг. Тэгээд сургалтууд бас орж ирэх нөгөө тухайн ажилтан бас өөрөө өрчсөн сэргийлэх эрсдлээс хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болоод тэгээд сургалт байнга давтамжтай явж чадах тийм. Тэгэхээр энэ сургалтын суусан хүмүүсийн одоо харуулж сурсан нотлог баримт онцлогдсон байна. За дөрөвдүгээр алц. За энэ бол мэдээж ажлын хувцас хамгаалах хэрэгсэл. Тэгээд дээр нь тусгай хэрэгслүүд. За мэдээж ажлын үндсэн хамгаалах хэрэгслүүд каск, бидний шил, бэлээ, сети ботал ажлын хувцас. За тэгвэл нэмэлтээр чихмээ бүглэж үгүй юм уу? Хамсалын одоо тийм маск гэдэг юм уу? Ингээд өндрийн бүсч гэдэг юм уу? Камерын одоо ингээд энэ бүгд чинь орж байгаа, олгож байгаа, олгосон болон авсан гэдэг хүний одоо хоорондох үйлдэж байгаа нотлог батвал устгасан. За би ийм хувцасаа хамгаалсан. Нөгөө талаас ийм хувцас олголоо. Тавд нь болонгод эрүүл мэндийн хүсэл. За ажилтнуудын эрүүл мэндийн хүслийг хамгаалсан байтал. Урьдчилсан болон хугацаанд хуулиар заасан байна. За хабын хуулийн заасан маань эрүүл мэндийн сайдын 3 зүйлсийн тодорхойлсон. Тийм. Эсвэл хугацаанд үзүүлэх.
журам. За эрүүл мэндийн үйлчлэг гэдэг нь өөрөө ягаад ажлуудыг хамруулах гэдэг юм гэдэг нь бол тийм тухайн ажлын байр тухайн ажилтны тэнцвэргүй юу гэдгийг харж байна. Хоёрдугаар хамгийн чухал юм болонгууд тухайн ажилтны өөрөө эрүүл мэндээр бас анхаарах юм одоо юу гэж. Тэрийг мэдээж эмчилгээний байгууллага буюу мэрэгжлийн одоо зөвлөж өгдөг шүү дээ. Тэ одоо таашаал одоо хурсан хайрсан баг дээрээ ягаад л энэ хотод шахтай шүү гэдэг маань нөгөө хүн өөрөө тэр хүн яг нь өөрөө ажил байдлаа эрүүл мэндийн бас анхаарах юм том бас нэг юм юу болж байгаа. За ингээд эрүүл мэндийн үйлчлэгт орсон хамрагдсан ажилчдын бүртгэлийг хамгаалж байгаа хэрэглэж байгаа. За 6 татгал. За нөгөө тэрний нөгөө аюулаа хумсрын төвшил өгдөөсөн шүү дээ. Чи юм болоогүй хатуудаад байна. Яасан муу ярьтай гэдэг хөвгтөө. Гэхдээ адилхан. Ер нь бол даатгал бол мэдээж бас л ялгаа байхгүй. Аливаа юм болохоос урсан сэргэл. Ажил олох ч үүдээ бас эрсдэлтэй ажлын байранд ажиллах нэслүүд хэлээд байгаа тийм. Ерөөсөө энэ бодны стейс тийм. зөвхөн тэнцвэрээс алдаа. Тийм. Болоо нэслэн үлгээ. За энийг бол одоо бүх чоночдол бүгд хийж байна. Эрсдлийн үйлдэл хийгээч. Эрсдлийн үйлдэлч. Эрсдлийн үйлдлийн тэмээ ерөнхийдөө яаж юм бэ? Байгууллагын тухайн байгууллагын эрсдлийн төвшинг тодорхойлох гэдэг. Эрсдлийн үйлч. Тийм биз? Нөгөө тийм биз дээ. Манайх одоо эрсдлийн ерөнхийдөө байгууллагын харах эрсдлийн үйлдэл гэдэг. Тэгээд төвшинг тодорхойлох гэдэг төвшингөө буулгах арга явахгүй. Тийм бол тэгэхгүй тодорхойлж буулгахгүй байх юм бол тэр бас ачаал бүгдээ гэсэн үг. Тэгэхээр эрсдлийн төвшин гэдэг нь эрсдлийн үнэ гэдэг нь бас байгууллагын эрсдлийн төвшин хамсах. Ер нь ингээд байгууллагын дээр бас анзаарч хагаад нөгөө ямар ч эрсдлийн үнэлгээгээр хабын ажлыг зохион байгуулах гэсэн тийм. Энэ нь ерөөсөө ямар ч аюул эрсдэл байгааг мэдхгүйгээр тэрнээс сэргийлэх боломж байхгүй. Тэр учраас аюул эрсдлийн үнэлгээ гэдэг нь маш чухал. Хамгийн чухал зүйл. Тэгээд эрсдлийн үнэлгээнд хамгийн гол оролцоо гэж байна. Ялангуяа яг тухайн ажлаа эрсдэл үнэлж байгаа баг өөр аюул чухал. Яг л бид өөрсдөө хийж байгаа ажилтнаас холбогдуулаад эрсдэл үнэлдэг шүү дээ. Тэгэхээр багийн оролцоо маш чухал. Нөгөө ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх тухай ажлын байрны эрсдлийн төлөвлөгөөний эрсдлийн үнэлгээг хийх нөгөө туулчлаад өгсөн байгаа ажлын орчин үүрэгтэй заасан. Тэгээд ажил олгогч одоо энэ ажлын байрны эрсдлийн үнэлгээг үүрэгтэйг заасан. Мэдлэг бодит амьдрал дээр хабын ажилтнууд баг бүх үйл ажиллагаан дээр эрсдлийн үнэлгээнд тэгээд ажлын байрны эрсдлийн үнэлгээ явуулдаг. Тэгээд нөгөө нэг хамгийн наацх нь энэ ажлын үеийг яаж үүсгэх технологи аргууд мэдэхгүй бол тэнд одоо ямар аюул эрсдэл байгааг нь бүрэн олж тогтоохгүй байхаас ахуулаад ийм асуудлууд үүсэж байна л да. Тэгэхээр ер нь бол таны хэлдгээр оролцоо гэдэг нь маш чухал. Нөгөө хэдий ажил олгогчийн үүрэгч гэсэн ажил олгогчийн энэ ажлуудын хариуцнаа гэд ажиллаж байгаа хүмүүстэй үйлдэл эсвэл одоо тэр олборлолч гэдэг юм уу те эсвэл одоо тэр лабораторийн шилжүүлэгч нүдгээр хариуцж байгаа хүмүүс тэр ажлын байран дээр аюул эрсдлүүдэд орж тогтоох ажилд оролцож иж илүү төвчтэй болно гэсэн. Тэгээ мэдээж тэнд нөгөө зөвшөөрөл үнэлээд үзэхээр өндөр гараад байгаа эрсдлүүдээ яаж боорлуулах гэсэн нэг хамгийн чухал төвшинтэй болох байдаг. Тэгээ эрсдлийн үнэлгээнд бас чухал юм юу гэдэг вэ гэхээр яагаад ажилчид өөрсдөө эрсдлээ үнэлэх ёстой гэж. Тэгээ баг дээрээс нь яг тэр ажлыг хийж байгаа эрсдлээ үнэлэх аягүй зүг байдаг. Яагаад гэхээр үнэн зүгсдэг гэсэн үг. Яагаад гэхээр тэр хүн өөрөө ажлаа хийж байхдаа тухайн эрсдлийг байнга одоо орчиж идэг, мэдчихэд гэсэн үг. Илүү хабаас илүү. Тийм үү? Хаб тэр ажлыг хийхгүй ч болно шүү дээ. Хийдгүй ч болно. Нөгөө яг ажил хийж байгаа хүмүүс өөртөө тэр эрсдлийг аягүй өөртөө нөгөө яцдаг. Тэгэхээр тэдний илүү эрсдлээ ингээд нөгөө гаргаад ирдэг. Тэрэн дээр одоо хабын ажилтан ажил олгогч одоо юм байдаг. Бизнес ингээд ажилтнууд нь одоо бууруулах хүнсэн гол юм дээр оролцоод байгаа. За үйлдэл бас нөлөө шалтгаалж. За энэ бас чухал тийм. Ер нь бол бидний усны шалтгааны гэхээр усан басны дараах процессын талаар одоо ингээд хүмүүс усан гаргах гэдгийг айгүйх ярьдаг. Тэгээ айгүйх нөгөө хамгийн гол нь бол ослоос болсон шалтгаан айгүй чухал. Одоо шалтгааны судалж гаргаж ирнэ. Тэрээс ам дамжаад тэгсэн гинэ ингэсэн гинэ л гэж байна. Дараагийн чухал юм бол дахиж энэ ослог гаргахгүй гэж юу гэсэн. Энэ өөрөө маш чухал. Энэ хоёр юм дээр үйлчлэл ослолоор илүү сайн одоо сайжруулах хэмжээ гэж хэлэх гээд байна. Тэгэхээр нөгөө осол гарч болно.
тийм яагаад ч бол мэдээж өдөр аюулчлалыг урчилж олж тогтоож хянаагүй. Тийм. Тэгэхээр тэр шалтгаанууд нь юу вэ? Тийм. Шалтгаан нь тодорхойлж. Тэгээс бид нар ч бол дэлгэхтэй юу гэдэг нь бол аль болох одоо ямар нэг асуудал үүсвэл би энэ нууж хандлагатай. Энэ судах тийм аль болох хариуцлага өгөх хүсэл байдалтай байна шүү дээ. Энэ ерөөсөө өргөд бас тогтож байгаа. Тийм. Хамгийн Тэгэхээр нөгөө ослоо дахин гарахгүй бол хийж ажиллаж аюул маш чухал байна. Яаж арга хэмжээ авсан юм. Тийм одоо ингээд юм өгч. Тэгэхээр бас ганцхан хаб ажилтан гэдэг юм уу ажил болоос энэ оролцоотой байх юм болно шүү. Энэ чи бас багийн тоглолт боёо. Байгууллагын яг үндсэн бас нөгөө бүх хүмүүсийн бүлгүүний ажиллах байна. Бас нэг хүн дээр ингээд тахгүй гэдэг. Жишээлбэл үйлдэл бас гарч байгаа хабын бортын үйл ажиллагааны гэж ялгаадаг. Хабын ажилтан одоо хабын асуудлыг хариуцж байгаа ямар нэгэн байдлаар холбогдож таа. Тийм. Тэгмэдээ бүгдийг тийм хариуцуулах байх. Тийм хуулийн цаалж байхгүй. Ер нь бол хүмүүс ингэж ярьдаг. Ямар нэг уснах хавтай холбоотой шүү дээ. Тийм одоо яг хавтай холбоотой юм шиг байхгүй. Тэгээ нөгөө ослын шалтгаануудыг бас тодорхойлохдоо тийм гол төвшин тодорхойлж явах хэрэгтэй юм шиг харагдсан. Энэ тийм практик туршлагууд бол тэгээд шууд шалтгаан юу байваа. Энэ шууд тусаар нөлөөлөд байгаа юм. Энэ суур шалтгаан юу вэ? Тэгээд болж өгөх төр суур шалтгаан чиглэсэн арга хэмжээнийг үрдүүдээ хэрэгжүүлж дахин авах. За юус болгоод мэдээж ажлын байрны үйлчлэл шалгалт тайлан төлөвлөгөө. Хавцал батаа би одоо тайлан ажлын байрны үйлчлэл шалгалтад тэрийг мэдээж ажиллуулах шүү болох. Тэгээ бусад нөгөө хариуцлага шаардсан шалтгаанууд руу танаа төслийн одоо ийм асуудал байна ингэрэ тэгэрэ гэдэг үйлчлэг тайлан төлөвлөгөө шалгалтаар төлөвлөсөн. Тэгээд дээрээс нь зөвхөн нөгөө ажлын байрны дээр нөгөө хууль тогтоомжийн хэрэгжилт болоод эрсдлийг бууруулах хяналтын арга хэмжээнд тэр үднүүдтэй хэрэгжиж байдгийг одоо харагдаж байгаа л одоо ингээд үйлчлэг хяналтаа тодорхойлохтой. Тэгээд ямар нэгэн зэрэг баримтуулаад ирэх явцсан юм шүү дээ. Шалтгаанууд нь юу вэ гэдгээр мэдээж удаад хаалтнаа тайлбарлах. Тэгэхээр бол хариуцлага ажиллаад энэ дээр таны гаргасан тайлбар дээр ямар бусаад хариу арга хэмжээ авсан гэдгээ мөн ялгаахгүй хоорондоо үлдэж байгаа. Энэ л шүү дээ. Эс юм байна. За 10 төсөв. За энэ бүх ажлыг хийхэд бол хабын төсөв байх хэрэгтэй зааш. Энэ нэг буцаагаад энэ нөгөө батлаг бодлогыг хийхэд бол ажиллаа явуулахад бол хабын төсөв батлаж чадахгүй юм бүгд хийх боломж болчихдог. Тэгэхээр хабын төсөв бас төсөв гаргаж ирэх хэрэгтэй. За дээр нь мэрэгжлийн үнэлэх гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Тухайн ажилтны одоо яг нэг мэрэгчлсэн одоо юу гэдэг матлах одоо юу гэдэг те одоо биш одоо захирамжийн юм уу гэдэг нь хатас байгаа юм шүү дээ. Тэгэхээр захирамжны одоо үнэлэхтэй баста. Одоо харамжийн сургалтаас аваад зэрэг аваад би одоо механизм гэдэг бол одоо бид одоо жогоон үнэлэхгүй машин авах юм бол яах вэ? Хожчихвол яг тэнтэй адилхан яг хийж байгаа ажлынхаа яг мэрэгжлийн үнэлэх гэдэг юм маш сайн болж байна. Нөгөө чадамжийг тодорхойлсон баримтч үү. За ерөнхийдөө энэ 10 одоо очих баримтан дээр эхлээд таад нэгээд ажиллаа хийх гэсэн. За энэ 10 одоо хавцыг яриа те. Очих баримтыг ирээд таад ингээд ажлын байран дээр ингэж тавьж байгаа. Хийх гэж үз. Энэ бол тийм процесс бас хийждэг биш. Мэдээж би хэлсэнтэй энэ бүгд бол хэмжигдэж болдог. Жишээлбэл нөгөө хууль хэмжээ гарч ирээд шүү дээ. Одоо хийж байгаа ажлууд чинь ингээд хэмжигдэж. Тэгэхээр энэ дээр илүү ингээд юу гэж ажиллаж явах юм бол ялангуяа хабар ажиллаж байгаа шинэ ажлын байранд хабын одоо юу гэж байгаа. Гэхдээ таны заавал тэр тухайн өөр салбарт ажилласан тэр мэргэжлийн бас шаардлага байхгүй. Ялангуяа хабар ажиллаж байгаа тохиолдолд яг энэ одоо үндсэн юуны ажлуудаар бараад хийжсэн. Ийм л одоо системийг миний бодлоор хэлж байна. За тэгээд цаашид нэвтрүүлэг маань үйлчлэгтэй бол мэдээж одоо энэ хабын ажилтнууд хийжүүл хүмүүс төстэй байгууллагын төвшин хөлбөмбөгийн одоо онцлог зохион байгуулалттай холбоотой эдгээр одоо дүрм журмын шаардлага мөн одоо энэ бодлогын шаардлагуудыг үйлдвэрлэхтэй холбоотой ийм одоо арга харгалзлуудыг илүү дэлгэрэнгүй хийж болно. За баярлалаа ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань даа энэ дөрөв амжилж байна. Танай байгууллагын үйл ажиллагааны талаас за маш төвшөө ирэх юм бол тэр манай айлын төсвийн төв маань болоо.
За хадгалагчийн төвчөний дээр сургалтаар холбогдож байгаа. Жишээлбэл одоо өндөр ажлын сургалтууд нийт ажилтан ажиллах гэж сургалтууд явж байгаа. За дээрээс нь хожууд байсан зөвлөх хөтөлбөрүүд хийж байна. За мөн одоо мэргэжүүлэх талаас илүү одоо атай ажилтнуудыг мэргэжүүлэх аж ахуйн байгууллагын ажил туршлагын сургалтууд бас илүүсэн хэлбэргүй юмдаг ийм байгууллага. Чадамжийн сургалтууд бас хоёрын бодлогод тий одоо хөдөлмөрийн хамгаалалтын сургалт үйлдвэрийн хүрээлэн тэр хамтран чадамжийн одоо гэрчлэгээ гэж ярьдаг. Үйлчлэгийн чадамж авах сургалтуудыг бас иргэдийн багш нараа хичээлд мараад ингээд байгаа. Тэгээд тэр бол ямар өргөн зөвхөн холбоотой нуурч гэх юм уу те. Тэгээд өргөн зөвхөн одоо юу ясэлтэй чаа. За тэр ихэнх зүйл байгаа даа. Сэвэлч гэж. Бүлтөөс гэх юм уу те. Нуур хамхисэн та барилгын салбарт ажиллаж байгаа одоо сэвэлч гэж одоо өглөгч гэх юм уу энэ талын сургалтуудыг анаас явуулж байгаа. Нэвтрүүлгийн нэгэн тэтгэгч Arna Construction. За энэ миний сэний түрүүний хэлсэн нотлох баримт гэдэг 10 юу гэдэг шүү дээ нотлох баримт. Энэ нь бол ерөнхийдөө бас зөвхөн өөрөө ингээд зохиогоод гэдэг юм уу бодоод хийж байгаа юм биш. Мэдээж энэ нь дандаа хуулийн үндэслэлтэй байна. Тэгэхээр хуулийн үндэслэлтэй энэ бүгд хийж яах гэдэг нь дараад нь ямар нэгэн одоо одоо юу гэдэг асуудал одоо ингээд гарлаа гэхэд тэний хийж байгаа маань одоо юу гэдэг нь хуулийн үндэслэлтэй одоо болж үзэж байгаа шүү гэдгийг аюул ойлгох хэрэгтэй. Тэ энэ нөгөө аюул цаахан өөрөө тусч байгаа. Тэ бидний нөгөө үндсэн зорилгоос урьдчилан сэргийлэх гэдэг утгаараа хийж байгаа. Бидний одоо юу гэдэг нь урьдчилан сэргийлэх нь дараах одоо юм нотлох баримтаар илүүс ажиллаж явах юм бол байгууллагууд бас нэлээд тийм өөртөө төвшин болоод харж байгаа. Тэ. За ингээд энэ удаагийн дугаар маань энэ төрлийн төлөвчөөр ахны дугаар маань бас ингээд урлагийн хүлээж авч оролцсон танд маш их баярлалаа. Нэвтрүүлгийнхаа зүгээс тандас хав ялтны хас бий болгож. За ёо тэгээд баярлалаа. Миний аюулгүй хөдөлгөөний төлөөх ажилчин өндөр амжилт хүсье. За баярлалаа. Yes. Тэгээд энэ подкастын маань энэ удаагийн дугаар бол туршилтын дугаар нэгээс одоо онцлж хэлэх зүйтэй. Тэр учраас та бүхэн бас бидний нэвтрүүлэгтэй холбоотой санал бодлоо доор гарч байгаа хайгаа бас нээлттэй хуваалцаарай. Бид бас одоо цаашид энэ нэвтрүүлгээ олон илүү агуулгын хүрээнд сайжруулах, сонирхолтой болох тал дээр нь өшөө анхаарч ажиллах болно. Энэ подкаст нь хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг түүх зорилготой ийм контент байгаа. Тэгээд аюулгүй ажиллагаа эрүүл ажлын орчинд дэмжиж ажилладаг ийм байгууллагууд за мөн аюулгүй ажиллагааны чиглэлээр бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалт үзүүлдэг байгууллагатай бид бас хамтарч ажиллахад бэлэн байгаа гэдгийг дурдж хэлээ. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.